За сайн байцгаана уу монголчуудаа. Өнөөдөр 2025 оны 10 сарын 12-ны өдөр байна. 100 жилийн өмнө яг 10 сарын 12-ны энэ өдөрт өөр Монголын ардын нам үүссэн байгуулсан өдөр байна. Тэгээд бид одоо энэ намын талаар ярилцахаар бэлдсэн юм аа. Өөр Монголын ардын хувьсгалт нам гэж ярьдیں۔ Дотоод Монголын ардын нам гэж ярьдیں۔ За энэ нам бол яг 100 жилийн өмнө байгуулагдсан. Байгуулагдахад бол голдуу Бээжинд байгаа өөр монголчууд оролцсон байдаг. Одоо жишээл товчхон дуртагд Баян-Ти гэдэг хятад нэртэй Монгол дэрн Цэрэн Донгров гэдэг хүн байгаа. Энэ хүн бол Харчин дунд хошууны хүн, Монгол төвдийн сургууль төгссөн. Жин Юм Чан гэж бас Харчин баруун хошууны хүн, Монгол дэрн Атан очир гэдэг. Гүнсэн Норвангийн цэргийн сургууль төгссөн. Дараа нь Токиогийн Эзэн хааны их сургууль төгссөн. Сайн Баяр гэдэг Бовё Чин гэдэг хятад нэр нь Хорчин зүүн гарын хоёр төвшүүний хүн. Энэ хүн сүүлд Дөөнгийн засгийн газарт Монгол цэргийн дивизийн дарга хийдэг байсан. Мөнжангийн банкны ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Лежин Тав гэдэг Хишгтэн хошууны хүн, Монгол дэрн Мөрөнгөө гэдэг. Энэ хүний эцэг нь бол Хошуу Занг. Тэгээ энэ хүн бол ер нь өөр Монголын түүхэнд, өөр Монголын ардын цэргийн түүхэнд бол маш их нөлөөтэй нэг хүн байгаа. Буян гэрэл гэдэг хүн байгаа. Буян гэрэлийн хятад нэр нь Фу Минтай гэж дагвар хүн байна. Энэ хүн бол Цэнд гүнгийн ач хүү гэдэг одоо ахын хүүхэд багтаа. Тийм ер нь Цэнд гүн бол энэ буян гэрлийн авга ахан байдаг. Авга аван байдаг. Манай өөр монголоор бол тэгж ярьдیں۔ Энэ хүн хар мөрөн мужийн 1-р дунд сургууль төгссөн. Ер нь энэ хүн одоо өөр Монголыг хөлөн бойрыг тийм ээ хятадаас тусгаар байлгахын төлөө ер нь амь насаа зориулсан юм хүн байгаа. Хөлөн бойрын бослогийн удирдагч нэг сүүлд нь Москвагийн Дорнотын их сургуулийн багшилж сүүлд нь 37 онд зөвлөлтийн КГБ-д баригдаж алуулсан. Бас Гудофу Мерсэ гэж байгаа. Мерсэ бид нар тусдаа нэвтрүүлэг хийсэн. Бас Ингбат гэсэн хүн байсан. Ингбат бол Сүрэг хошуу, Тайвс хошууны хүн, Монгол төвдийн сургууль төгссөн. Гоминдан намын түүх орны гишүүн. Эдгээр хүмүүс бол голдуу өөр Монголын ардын намыг үндэслэгч байна. Энэ намыг байгуулахад Мерсэ тийм ээ хамгийн түрүүнд бол өөр ардын намын бэлтгэл хороо байгуулахыг санаачилсан. Тэгээд 1924 оны 1 сарын 13-нд Бээжин хотод бэлтгэл хурлаа хуралдсан. 50 гаруй хүн оролцож бас тунхаг гаргасан 6 санаачлах дурдсан байдаг. За нэгт 6 санаачлагыг бид нар бас товч дурдъя гэж бодож байна. Нэгтгэн бол өөр Монголын өртөн засгийн асуудал. Энэ хошуудын улс төрийн байгууллагыг бол өөрчлөх. Хоёр дахь нь бол өөр Монголын Монгол нарыг хандлага тийм ээ авах арга хэмжээ ерөнхий бол дундыг барих тийм байх ёстой гэж дурдж ясан. Гурав дахь нь бол шашин шүтэх эрэг чөлөө бол хангах ёстой. Одоо монголчууд бол ер нь бүгдээрээ шарын шашин шүтдэг. Тэгээд шарын шашны шүтдэг эрэг чөлөө бол олгоно. Дөрөв дэх нь бол ер нь хамтарч хятад иргэдтэй одоо өөр Монголд амьдарч байгаа хятад иргэдтэй хамтарч ажиллах, эрг ашгийг нь хамгаалах гэж байгаа. Энэ зааврын цаана бол энэ нөгөө бэлтгэл хурлыг бол цаана комментарийн нөхдүүд бол голдуу санаачилж бас хийсэн. Тэр өөрийн санаа бодлоо оруулсан гэж бодож байгаа. Тав дахь нь бол 5 үндэснээ бүгд найрамдаг улсыг дэмжинэ.
Тав үндэстэн гэдэг чинь одоо иргэн улсыг хэлж байгаа л да. Хятад, Манж, Монгол, Төвд, хот одоо Лалын шашин дээр хотон гэдэг. Энэ 5 үндэснээ бүгд найрамдаг улс бол энэ нөхдүүдийн үдснээр бол ер нь хэрэгжүүлээгүй. Одоо Сүн Жуншангийн одоо 5 үндэснээ бүгд найрамдаг. Сүн Жуншан дурдж гаргасан. За тэгээд 6 дахь нь бол Монголын өөртөө засаг эрхийг дэмждэг бүх хүнтэй ер нь ойртож хамтарч ажиллана гэсэн байгаа. Тэгээд дараа нь бас Монголын Ван Гүн нарт бол захидал илгээж тэгээд ер нь Монголын Хятадын дэлхийн нөхцөл байдлыг анализ хийж ер нь арчилсан шиг хандлага бол ер нь гол хандлага гэдэг утгаараа бичсэн байдаг юм аа. За энэ хурлын дараа тэгээд 5 сар 1924 оны 5 сар Цэрэн Донров буюу Баян Ти бол Улаанбаатарт ирсэн. Тэгээд Монгол ардын хувьцгал намын дарга дам доош даргатай уулзсан. Тэгээд намын санхүүжлийн талаар ярилцаж тэгээд тохиролцоонд хүрсэн. Ер нь Бээжин сууга зөвлөлтийн элчин сайдын яамнаас 20 мянган мөнгөн зоос гэж байгаа авахар болсон. Зэвсгүүдэн бол Улаанбаатараас Жаншхууд авчрахаар тохирсон байдаг. За 20 мянган мөнгөн зоос чинь би чат GPT-гээ асуусан юм аа. Ингэсэн чинь өнөөдрийн мөнгөөр бол 436 мянган доллар болж байгаа. Ер нь маш их мөнгө өгдөг байна шүү дээ. Зөвлөлтүүд, комментарууд тийм ээ. Энэ намыг байгуулахад бол хамгийн санхүүжилтэн бол зөвлөлтийн нөхдүүд бол өгсөн байна да. Тэгээ 1925 оны 7 сард Алтан Очир, Мөрөнгө, Мандалт эдгээр нөгөө Бээжингийн элчин сайд яамнаас мөнгө авсан. Тэгээ Жаншхууд ирсэн. Мандалт чинь Хятад нэрийн Лиданшан гэж байгаа. Энэ чинь бас өөр ардын намын түүх нь 7 том хүний нэг байсан. Тэгээ бэлтгэл ажилдаа орно. Ягаад Жаншхууд ирсэн бэ гэхээр тухайн үед Жаншхуу бол Фэн Юйшан генералийн мэдлийн нутаг байсан. Фэн Юйшан чинь бол Христ итгэгч ер нь коммунист талтай ийм хүн байдаг. Тэгээ зөвлөлт бол Хятадтай бол 3 одоо том хүчийг бэлтгэсэн. Нэгдүгээр нь бол Гоминдангийн нам, одоо Сүн Жуншангийн нам байдаг. Хоёр дахь нь бол коммунист нам, гурав дахь нь бол Фэн Юйшан гэдэг ийм генерал байдаг. Тэгэхээр Фэн Юйшангийн нутаг дэвсгэртээр бол энэ Монголын ардын намын хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. 1925 оны 9 сард дамд орж дарах Улаанбаатараас Жаншхууд ирсэн. 1925 оны 10 сарын 2-нд одоо буян гэрэл Мерсэ нар бол Жаншхууд ирсэн. Тэгээд 1925 оны 10 сарын 12 нь яг 100 жилийн яг өнөөдөр Жаншхуу хотын Туар Гоужи гэж Монголоор юу гэдгийг бүмэд энэ газар хоролцсон. Ер нь 40 гаруй Монголын аймаг хошуудын төлөөлөгч оролцсон. Түүнээс гадна ер нь Гоминдангийн төлөөлөгч бас суусан байгаа. Комментарийн төлөөлөгч Буряд Очров суусан. Монгол ардын хувьсгал намын дарга дамд орж өшөө Фэн Юйшан генералийн Орос зөвлөх бас Фэн Юйшан өөрөө ч оролцсон байли. Тэгээ хуралдаанаар Монголын ардын намын 21 төв хорооны гишүүдийг сонгосон. Түүний дотроос 7 байнгын зөвлөлийн гишүүнийг сонгосон. Энэ одоо хамгийн нөлөөтэй өнөөдрийн одоо социалист үеийн улс төрийн товчооны 7 гишүүн гэсэн үг л дээ. Нэгэн бол Цэрэн Донров, нэгэн бол Мөрөнгө, нэгэн бол Сайнбаяр, нэгэн бол Мандалт, нэгэн бол Мерсэ, нэгэн бол Буян гэрэл, нэгэн бол Идчин. Идчин гэдэг харчин дунд хушууны хүн байдаг. За тэгээ хөтөлбөр гаргасан. Дөрвөн заавар хөтөлбөр гаргасан. Нэгдүгээр нь бол Монголын бие даасан байдал, өөрийгөө тодорхойлох эрхээ эдлэх. Нэг ясандаа монголчууд бол өөрөө өөрийгөө
хувь заяагаа шийдэх тийм ээ өөрт нь засах эсвэл цаашлаад тусгаар тогтнол болгох тийм эрхээ эдлэн гэж байгаа. Хоёр дахь нь бол Ван Гун, Тайж, Лам нарын дарлал доол боодын байдалтай албатуудыг чөлөөлөх гэж байгаа. Одоо энэ комментарийн одоо санхүүжилтээр хийж байгаа учраас ийм үг орхинж гарцаагүй. За гурав дахь нь бол Хятадын цэргийн эрхтний бут нэргэх тийм Монголын бүх эзэн түрэмгийлэгч дарангуйлагчдыг цохиж унгах гэсэн уриал уусан гаргасан. За дөрөв дэх нь бол үндэсний аж үйлдвэр, манд аж ахуй, байгалийн баялагын хөгжлийг харийн капиталистууд дээрэмдэхээс хамгаална. За энийг би юу гэж ойлгож байгаа хэрэг нэг дэх нь бол харийн гэхээр нэг дэх нь Хятадын капиталист ба хэлж байгаа. Хоёр дахь нь хамгийн том чиглүүлж байгаа нь бол Японы капиталистыг хэлж байгаа гэж миний хувьд бол ойлгож байгаа. Яг бол зөвлөлтүүд бол одоо Японтай ер нь манжуур өөр Монгол нөлөөг нь тийм ээ тогтоох гэж ер нь өрсөлж ясан цаг үе. За энэ нам байгуулснаас хойш байгуулснаас өдрөөс эхлээд ер нь бас хоёр фракцтай ер нь нам болгоно фракцтай гэдэг чинь үн юм да. Харин одоо бас баруун болоо зүүн гэсэн хоёр жигүүр байдаг. Барууны жигүүр бол голдуу Цэрэн Донров, Алтан Очир, Сайн Баяр, Инх Бат гэсэн хүмүүс. Эдгээр бол одоо Сүн Жуншангийн тийм ээ одоо арт түмний гурван зарчим гэдгийг одоо түшгэлж одоо үзэл баримтлалаа болгож туурах тусгаар улс байгуулах гэсэн тийм бодолтой байгаа. За арт түмний гурван зарчим гэдэг нь юу вэ гэхээр үндэсний эрх одоо колонгийн байдлаас гарна гэсэн утгатай. Иргэний эрх одоо иргэний засаглал тогтооно. Арт түмний амжиргаа сайжруулан одоо хятадаар бол самин жуи гэж байгаа. Тэгээд монголоор бол арт түмний гурван зарчим гэдэг юм бэлээ. За зүүнээ жигүүр бол голдуу манай Мерсө болоо боён гэрэл нь хоёр дагуур хүн толгойлж байдаг. Энэ голдуу зөвлөлт ба Монгол улсыг түшгэлж туцгаар улс байгуулах тийм үзэл баримталтай хүмүүс байдаг. За зүүнээ жигүүрийн лозунг бол ер нь одоо нэг дэх нь социалист одоо үндэстэй тийм шинэ улс байгуулах. Хоёр дэх нь бол хятадын иргэд ба цагаан Оросын одоо цагаан Оросын цэргийн үлдэгдлийг хөөж гаргах. Цагаан орсууд чинь өөр Монголын хүлэн буйроос их төвлөрсөн байсан. Харбин, Хайлаар энэ бүр чинь цагаан орсууд маш их байсан. За гурав дахь нь феодалын тогтолцоог халах. Одоо нэг осондоо энэ зүүнээ чинь одоо коммунист дэглэмтэл орох гэсэн утгатай. Монгонгийн тогтолцоог одоо үгүй хийх. За дөрөв дэх нь бол Хятадын цэргийн эрхтний дарангуйлыг цохиж унгах. Одоо нэг осондоо цэргийн эрхтэн гэдэг чинь одоо Фэн Юшан хүртэл одоо өөр Монголын цахарт одоо нөлөөлөн тогтоосон шүү дээ. Энийг бод цохиж унгах гэж цаанаа тийм утгатай байгаа бах та. За тав дахь нь бол Ван Гун, Язгүртэн, Лам нарын тийм давуу анги тийм ээ. Эдгэрийг бол одоо түлхэж унгах гэсэн тийм лозунг байдаг. Түүнээс гадна бас нэгдүгээр одоо ийм хурлаар тогтоол гаргасан. За тогтоолын тухай өөр Монголын бие даасан байдал өөрийгөө тодорхойлох эрхээ эдлэх гэж байна. За хоёр дахь нь бол иргэнэ улс төрийг бий болгох. Одоо Монгол нарын байк болгоод иргэний эрхийг бий болгоно гэсэн утгатай. За гурав дахь нь бол Хятадын цэргийн эрхтний засаглалыг нураах. За дөрөв дэх нь бол феодалын тогтолцоог халах. Тав дахь нь бол Монголыг эзлэн түрэмгийлэх дарлахыг эсэргүүцнэ. Энэ төр Монгол гэдэг чинь өөр Монголыг хэлж байгаа л да. Гэтэ өөр монголчууд өөрийгөө хязгаарч өөр Монгол гэж нэр хэлэх нь ховор байдгийг. Ер нь Монгол гэж хэлдэг байхгүй юу? За 6 дахь нь одоо Монголыг хөдөлсөн Ван Гун нарыг цэвэрлэх гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр тухайн үед өөр Монголын газар нутаг дээр бол Ван Гун нар бол газар нутгаа мэддэг байсан. Тэгээд Хятадын шахан доор эсвэл өөрийн одоо мөнхний гачигталд орсноос
болоод маш их газар нутгаа хятад зардаг байсан. Үүнийг эсэргүүцсэн ийм ван гүн нарыг цэвэрлэн гэж хэлж байгаа л да. Үүнд Монголын өвөр Монголын ван гүн нар маш их уур хилэн хүрсэн байдаг. Тэгээ ер нь ван гүн нар бол нэгдсэн фронтын бодлогоо ер нь явуулж чадаагүй гэж би бодож байгаа. За өвөр Монголын ардын намын бас тунхаг гаргасан. Тунхагийн талаар бол нэгтгэн товчхон ярихад бол энэ бүгд найрамдах тийм ээ 5 үндэснээ бүгд найрамдах бол нэрэндээ тохирохгүй байна. Ерөөсөн бүгд найрамдах 5 үндэснээ бүгд найрамдах нэрлж байгаа боловч энэ бол ерөөсөн хятадын захиргаанд амьдарч байгаа бусд жижиг манч Монгол төвд уйгурууд бол гэж хэлж байгаа. Нэрэндээ тохирохгүй байна гэж байгаа. Хоёр дахин бол Япон Манжури төмөр замын эзлэн завсан л та. Тэрий бол буруу шааж байгаа. Энэ нь яг зөвлөлтийн хөрөнгөөр хийж байгаа хурлагад утгаараа зөвлөлтийн үн аясанд бол ер нь бас зөвлөлтийн эрх ашигыг бас хамгаалах үүднээс ийм нэг буруу шаардлага гаргасан байдаг. Дараачих нь бол 1911 оны дуусаагүй үйл ажиллагаа дуусгах. Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр 1911 оны 12 сарын 29-нд тийм ээ Богд хаанд улс байгуулсан шүү дээ. Энэ Богд хаанд улс бол өвөр Монгол, Ар Монгол, Шинжаан, Дээд Монголыг бүгдийг хамарсан их нармай улс байгуулах гэсэн зорилготой байсан. Харин сүүлдээ тэр нь бүтээгүй зөвхөн Ар Монголын халах дөрөв аймаг ховдын хязгаарын хэмжээнд л тийм ээ бүгд найрамдах Монгол ард улс байгуулсан шүү дээ. Энэ бол ерөөсөн энэ дуусаагүй үйл ажиллагаа гэж үзсэн байдаг. Дараачин бол ер нь ван гүн нарын эрх мэдлийг ер нь булааж авах гэсэн онооцон бас байдаг юм билээ. Дараа нь Монголын газар нутгийг хамгаалж ноёдыг газар зархыг хориглох гэж байна. Энэ Монголын гэдэг чинь өөр Монголын газар нутгийг хэлж байгаа л да. За ерөнхийдөө бол ийм тонхгууд гаргасан байна. За мэдээж хэрэг нам юм чинь бас парграм байгаа. Парграмаа бас нарийн гаргасан байдаг. Ерөнхийдөө 4 талын парграм байгаа. Нэгдүгээр нь бол өвөр Монголын ард түмний зовлон зүдгүүрийг тийм ээ арилгахын төлөө бүхнөө зориулнаа. За нэгдүгээр нь. Хоёр дахь нь бол өвөр Монголын эрхийн хөвсгөлд засгийн газар байгуулах. Ер нь иргэнэ эрхийн хөвсгөл засгийн газар байгуулах гэж байгаа. За гурав дахь нь бол Пам Монгол үзлийг ер нь дэмждэг. За дөрөв дахь нь бол дарамтлаг цэргийн эрхтэд империализмын түлхэн унгаах гэдэг юм хятадын ард түмэнтэй нэгдэх ёстой гэж байна. Энэ яг комментарийн үзэл бодолтой нийцж байгаа. Гэхдээ өөрөө монголчууд бол яг ийм бодолтой байн гэхэд миний хувьд бол эргэлзэж байгаа. За энэ дээрх програм тонхог үүдийг ингээд харахад бол ерөнхийдөө бол гадаад Монголын ардын хөвсгөлт нам тийм ээ өнөөдрийн Монголын ардын хөвсгөлт намын тийм ээ ер нь програмтай ихэнх нь маш төсөөтэй байдаг. Энэ бол ер нь комментарийн ер нь санаачлах санхүүжилтээр хийж байгааг нь шууд харагдаж байдаг юм байлээ. Тэгэл өөр ардын намын бас хийх өөр Монгол нутагта хийх тодорхой ажлаа бас дурдсан байдаг. Нэгдүгээр нь бол ван гүн нарын тийм ээ ятках ван гүн нарын ятках мэрсэ голдууны хариуцж бичсэн. Гэхдээ энэ ятгалын бичих юм бол ер нь олдоогүй шиг байлээ. За бас Монголын иргэдтэй тийм ээ суртал ухуулах явуулах энийг бол алтан очор хариуцсан байдаг. Тэгээд өөр ардын намын хурал дуусаад ер нь хүмүүс бол юу ажилдаа орсон. Тэгээд 1927 оны өвөр гэхэд Фэн Юйшан генералын тусламжаар дэмжлэг доор гэх юм уу? Халуун гол мужийн Рехэ мужийн хишигтэнд тийм ээ нэгдүгээр замын цэргэн байгуулсан. Манай Мөрөнгөгийн
аав энэ ишгтэн хошууны хошуу занг байсан маш их нөлөөтэй учраас нутагтаа бол нэгдүгээр замын цэргэн байгуулсан. Тэгээд Цахарт бас Монголын иргэнэ сургалтын газар байгуулсан. Хөх хотод бас ийм сургалтын газар байгуулсан. Энэ хоёр сургалтын газар бол ерөнхийдөө нэг 500 гаруй цэрэг бэлдсэн. Тийм. Тэгээ сүүлд нь хишгтэн хошууны төвд тийм ээ Монгол хошуудын цэргийн офицерийн сургууль бас байгуулсан байдаг. Энэ Алтан очир одоо Жин Юм Чан тийм Япон сурчсан нөхөр. Энэ нөхөр дараагаар ажил томилогдсон 40 гаруй хүүхдүүд элсүүлж зардлын талаар бол 3-2 бол орон нутгаас татна. 3-1 бол Фэн Юшан генерал дэмжил үзүүлэн гэсэн. Зэвсгэн бол ер нь Монгол улс болон зөвлөлтөөс авсан. Тэгээд сургууль нь удаагүй Фэн Юшан генерал дайнд ялгсан учраас бас нэг тэр төгс игээ дууссан юм аа. Тэгээд Фэн Юшан генерал 26 онд дайнд ялгсан учраас өөр ардын намын төв хороо тийм ээ Жанчхуу хотын орхиж одоо Цахар Жанчхуугийн орхиж Ордост шилж очсон. Ордост хамаагүй баруун тийшээ байдаг штэ. Тэгээд өөр ардын намын дарга одоо Цэрэндон руу Ордост очоод тий 600 гаруй намын гишүүн одоо цэрэг бүртгэсэн байд. Энэ суулуулсан байд. Тэгээ өвөшин хошууд намын төв байрлуулсан. Тийм. Тухайн үед Буряд очроо тийм ээ комментарийн төлөөлөгч энэ нөхөр зөвлөлтийн элчин сайдын яамд хайлан гарахдаа тухайн үед Ордосчин 7 хошуутай л да. 7 хошууны нөхцөл байдлыг бас илтгэж байсан. Одоо жишээл 100 гар хошуу мянган морьц цэрэгтэй нэг 3-4 пулеметтэй их боо 2 байдаг. Засаг хошуу ер нь 70 морьц цэрэгтэй. Тийм. Жуангийн хошуу бол 100 морьц цэрэгтэй. Тийм. Үүшин хошуу бол 300 морьц цэрэгтэй. Отог хошуу өшөө 70 хошуу бол 400 морьц цэрэгтэй. Хангийн хошуу 150 морьц цэрэгтэй гэх мэтэр. Ер нь үүшин отог хошуугаар бол дугуйлангийн гишүүд бол энэ хэд 10,000-аар байдаг гэж мэдээлж яасан. Тэгэхээр Ордост бол ер нь монголчууд бол харьцангуй бас өөрийгөө зөвсгөлсөн байдаг. Тийм. За дугуйлан гэж ярьсан, дурдсан. Ягаад Ордост оршуу утсан бэ гэхээр Ордост чинь нөгөө дугуйлангийн хөдөлгөөн хамгийн их хөгжсөн, хамгийн их хүчээ авсан газар учраас Ордост очиход бол хамгийн цохимжтой байсан яг тухайн үед. Дугуйлан бол одоо Монголын дээр үеийн тэмцлийн нэг арга хэлбэр л дээ. Монголд бол ард аюуш гэж ярьдаг байсан бол дугуйлан бол өөр Монголд 1860-ад оноос хойш ер нь тасралтгүй дугуйлангийн хөдөлгөөн гарч ирсэн. Тэгээ 1900 одоо 12 оноос хойш бол нөгөө хятадууд газар хагалж Монгол газрыг хагалж тийм ээ газар тариалан болгохыг эсэргүүцсэн. Одоо Өвшин хошууны жишээ шил ламын удирдлагын доор 70 андын дугуйлангийн хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөн нь 1930-ад онд сайн дарагдсан. Энэ Өвшин хошууос төв болсон. Ер нь 6,000 гаруй хүн оролцсон зөвхөн Өвшин хошуунд. Тэгээд энэ дугуйлан бол өөр хатын намын удирдлагын доор орсон. Тэгээд 20 гаруй дугуйлангийн удирдагч нар бол Монгол улсад очиж бүгд найрамдах Монгол ард улс очиж суралцсан. Намын дээд гол суралцсан байлээ. Шин лам хүртэл өөрөө очиж суралцсан. Тэгээ шин лам гэдэг чинь Монгол руу үлзий жаргалдаг, ер нь бичээж гаралтай, харц гаралтай. Сүүлд ажлаа орхоод лам болсон. Тэгээ 1912 онд Өвшин хошуунд бол 11 дугуйлан зохион байгуулсан. Тийм. Өвшин хошууны засаг бэйл чагтар цэрэнгийг тийм ээ газар нутгаа худалд хий эсэргүүцсэн. Тэгээ 1915 онд манай шин лам бол хариуц сүмд бол одоо дугуйлангийн төв байгуулж тий ер нь алба алб татвар
тийм ээ. Алба татвраа төлөхөө зогсоосон. Тэгээд сүүлд нь чагдар цэрэн арга буюу ер нь засаг ноёноос огцорсон. Засаг ноёноо огцруулж чадсан байна л да манай шинэ лам бол 1917 оны 5 сард дугуйланд оролцсон нэг иргэд чагдар цэрэн одоо Бээлийн хатан тийм ээ наран гэрэлтийг алсан учраас сүүлд шинэ ламд хэрэгэн тохиод баривчилсан, дараа нь зогтсон. Тэг Бээжингийн юм хөгөнд сүмд бол 4 жил нуугдсан. Тэг 1924 онд мэн хүн бол бүгд найрамдах Монгол ард улс очиж суралцсан. Бас Монгол ардын хувьсгалт намын гишүүнээр илжсэн. 1925 онд нутагтаа буцаж ирсэн. Тэгээд өөр Монголын ардын хувьсгалт намын анхны их хуралд оролцсон. Тийм 1926 онд бол Уушин хошуунд буцаж ирсэн. Тийм тэгээд хошуундаа өөр Монголын ардын хувьсгалт намын байгууллага зохион байгуулж тэгээд бас өөр Монголын ардын хувьсгалт цэргийн 12 дугаар хороо зохион байгуулсан. Өөрөө хороон дараагаар ажилласан. 1927 онд Уушин хошууны ван засаг төрий бол ер нь түлхэж унгаасан. Тэгээд ардын засаг байгуулсан. Тийм 2 жилийн дараа түүнээс хойш 2 жилийн турш бол ер нь Шамбегийн хаттын гамингийн цэрэгтээ бол олон жил байлдсан. Тэгээд 1929 оны 2 сард бол урвагчийн гаягаар алуулсан. Одоо ер нь 63 наслсан юм аа. Юу н ордоос бас нэг том нөлөөтэй хүн байгаа. Үүний бол Мангдан Ням гэж. Энэ хүн бол 1872 онд төрсэн. Ер нь Бандида гэгэнтэн байхгүй юу? Одоо засаг хошууны хүн. Тийм. Дугуйлан хөдөлгөөний удирдагч. Тийм 1902 он бүр чин гүрний үед байхад одоо энэ нутагт нь газар хагалахад монголчууд эсрэг гүцэж Мангдан Ням гэгэнтэн бол энэ хөдөлгөөний толгойлсон. Олон удаа одоо атрын хамгаалдаг хаттын цэргүүдийн ухрааж байсан. Тийм ер нь дугуйлан хөдөлгөөний нэртэй удирдагч. Тийм 1912 онд хамгийн хошууны цагаан болттой хамтарч тийм ээ ордсын хой төсхийн ер нь дугуйлангийн зэвсэгт хөдөлгөөний өрнүүлсэн. Сүүлд нь мэхэн дунж баригдаж уур хайнд ажиллаж сүүлд нь сулгдсан. Тэгээд 1925 онд мэн хүн Жанчхотын өөр Монголын ардын хувьсгалт намын одоо байгууллага хуралд оролцсон. Тэгээд намын төв хорооны гишүүнээр сонгогдсон. 1926 оны сүүлээр Бугад хотод 2000 гаруй өөр Монголын ардын цэрэг байгуулахад Мангдан Ням бол ерөнхий командлагчаар ажилласан. Энэ орлогч нь бол Баатарчин буюу ЮЖ гэдэг дэд командлагчаар ажилладаг байсан. 1926 оны сүүлээр Мангдан Ням алуулж ийм 54 наснд алуулсан. Тэгээд түүний алуулсны дараа түүний эхнэр оюун тод гэнэ. Энэ хүн ажлын үргэлжилсэн. Тийм. За энэ бас нэг сонирхолтой бас нэг ярих ёстой юм бол Мангдан Ням одоо Монголд ирсэн гэ би олж харсангүй. Гэхдээ Монголд ирж бас сурсан байр үдээ эсвэл яа тий. Энэ хүн оюуны хос баяр гэж юм лээ. Одоо ээжээр овгуулсан. Тий. Оюуны хос баяр бол орчин цагийн Монголын анхны мэрэгжлийн дипломатчдын нэг юм гэж байгаа. 39 оноос 46 оны хооронд Чоулсан хотын дунд сургууль, Улаанбаатар хотын 1-р дунд сургууль тус тийм ээ багшилдаг байсан. Тэгээд 46 оноо 51 онд Москва хотын олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын хууль зүйч мэрэгчлээс сурч төгссөн. За энэ оюуны хос баяр бол ер нь Монгол улсаас Вьетнам, Энэтхэг, Югослав, Англи суугаа элчин сайдаар ажилладаг байсан. Гадаад явдлын яамны орлогч сайдаар ажилладаг байсан. Ийм нэг бас сонин төвхтэй хүн байна. Мангдан Нямын хүү.
За тэгээд Өвөр Монголын ардын хувьсгал намын төв хороо Ордос очсны дараа за 2 сарын дотор бол ер нь Ордос 23 намын үүрийг байгуулж чадсан 4000 гаруй гишүүн намын гишүүнээ эсвэл намын гишүүнийг нэг өргөжсөн. Тийм. Тэгээд аймгийн намын хуралдахад 40 гаруй гишүүн оролцдог байсан. Бас тогтоол гаргаж ер нь дугуйлан болгоон тийм намын үүр байгуулж хошуу болгоон тийм нэг төлөөлөгч суулгахаар ийм тогтоол гаргасан байсан. За тэгээд тухайн үед Өвөр ардын намын нөлөөнөө бас нэг нутаг ба Улаан цав аян байсан. Ордос Улаан цав. Төвөн бол Ордос байгаа. Улаан цав бол өнөөдрийн Улаан цав бол Улаан цав хот болсон. Гэхдээ тухайн үеийн Улаан цав аян бол дөрөвд хошуу, Моомянган хошуу, Дархан бэйлийн хошуу, урдын 3 хошуу гэдэг энэ хошуунууд багтдаг байсан. Тийм харин одоо урдын 3 хошуу бол Баяннуурд хамаардаг болсон. Дархан Моомянган холбоот хошуу өнөөдөр Бугад хотын харьяанд очсон бол 4-р хошуу бол Улаан цав аймгийн хөрөн байгаа. Энэ голдуу нөгөө хавт хасрын удам энд ноёлдог ийм хошуунууд байдаг. Зөвхөн Дархан бэйлийн хошуу бол чин гүрнээ үед халах баруун гарын хошуу гэдэг нэртэй энэ голдуу Төшөөд хаан аймгаас ирсэн халахуд энэ нутагт суудаг болсон. Тэгээ Дархан бэйлийн хошуу гэж нэрлэдэг байсан. Сүүлдээ Дархан бэйлийн хошуу, Моомянган хошуу энэ хоёр нэгдээд Дархан Моомянган холбоот хошуу гэж одоо байгаа. Тийм. Энэ бол Өвөр ардын нам бол бас л хангалттай цэргийн хүч бас хөгжүүлж чадсан. Одоо жишээ урдын өмнөд хошуу бол ер нь 70 морь цэрэгтэй. Тэр нь бол явандаа 500 морь цэргийг ер нь сургаж ясан. Ер нь явандаа бол 3000 цэрэг хүртэл одоо үргэж тийм бодолтой байсан. Тийм. Тэгээ Улаан цавын монголчууд бас нөгөө гадаад Монгол ба Бурятад тийм ээ хошуу болгоно төлөөлөгч нь илгээж бас нөхцөл байдалтай танилцахаар явуулж ясан. За ер нь тэгээд Өвөр ардын намын болон нөгөө Фэн Юйшангийн одоо харьцаа бол их л чухал байсан. Яг Фэн Юйшан чинь том цэргийн эрхтэн байсан. Ер нь хамгийн дээд цэгтээ өрхөд 400,000 цэрэгтэй байсан. Миний санджахаар тийм. Ер нь энэ Өвөр ардын нам бол энэ Фэн Юйшангийн харьцаан дээр их тогтож байсан. Одоо мэдээж хэрэг комментарийн дэмжлэг, зөвлөлтийн дэмжлэг бол байгаа. Гэхдээ энэ Фэн Юйшантай бол олон юм дээр бол нийцэхгүй. Тийм. Зөвхөн одоо феодалын даваа ангийн цохож унгах дээр бол нийцдэг. Түүнийг хятадаас тусгаар улс болох юм уу? Одоо хятадын цэргийн эрхтний цохон хятад иргэдийн хөөнгөх дээр бол ер нь тэгээд Фэн Юйшантай мэдээж хэрэг нийцэхгүй л да. Фэн Юйшан бол Өвөр ардын намын Өвөр ардын цэргийг хүлцэнгүй хүлээж байгаа нь бол цаана зөвлөлт Монголын дэмжлэх тийм ээ тасралт орж иж байгаа тий холбоотой байсан баг. Тийм. Өвөр Монголын ардын хувьсгал цэрэг гэдгийг ярихын төлөө энэ нөгөө Мөрөнгөө гэдэг Лэ Жинтоо гэдэг хүний бас ярих нь зүйтэй баха. Лэ Жинтоо бол аав нь Лэ Шан нэртэй хүн байдаг. Лэ Жинтоо Монгол нэр нь Мөрөнгөө. Энэ аав нь эцэг нь Хошуу занг. Тийм. Лэ Жинтоо Мөрөнгөө бол багасаа сургууль суусан. Сүүлд нь Бээжинд ирж сурсан. Тэгэхээр Бээжинд бол Монгол төвдийн сургууль сурсан баха миний хувьд бол бодож байгаа. 1915 онд Мөрөнгөө бол Хошуу нутагта Хишигтийн хошуунда анхны Монгол баг сургууль байгуулсан. Тийм. 1922 оны хавар Мөрөнгөө Бээжингийн Төвд Монголын сургууль Лос тийм ээ Цэрэндон руу мэрсээ зэрэг хүмүүстэй Монгол улс руу суралцсан. Тийм. 1924 онд сурталгаан төгсөөд одоо намын дээдэс сурсан байл да нөхдүүд.
Тэгээд ишигтэн хошуундаа буцаж ирсэн. Тэгээд эцгийн тийм ээ дэмжлэгээр ер нь цэргийн хүч ер нь бэлтгэсэн. Тийм Даавангийн сүм гэж байдаг. Тэр хошуунд байдаг билүү. Тэр сүмдээ мөрөнгө 300 хүнээ морьт цэрэгтэй ангитай байсан. Тэгээд зөвлөлт Монголоос 2000 гаруй буутай 300 мянган сумтай ийм одоо морьт цэргийн хүчтэй болсон. Тэгээд 1925 оны 19-ны сүүлээр энэ хүчин 600 хүн болсон. За 1925 оны 10 сард Өвөр Монголын ардын хувьсгал намын анхны хурал жанчхууд ажиллахад мөрөнгөө бол ер нь цэргийн комиссараар сонгогдсон. Ер нь Төв хорооны байнгын зөвлөлийн гишүүн 7 хүний нэгээр сонгогдсон. Яг бол 1925 оны 10 сард одоо Өвөр хотын нам анх байгуулахад май хүн чинь нэгэнт бүргэл бараг 500-600 хүний тийм морьт цэрэгтэй байсан шүү дээ. Хамгийн нөрөөтэй хүний нэг тийм. Тэгээ май хүн цэргэн дайчлаад хошуун төвөө эзэлж аваад дараа нь Линши шаны эзэлсэн, дараа нь Онёд хошууны төвийн Удаан гэдэг газрыг эзэлсэн. Тэгэхэд Мөрөнгөгийн цэрэг бол 3000 гаруй хүрсэн гэдэг юм байлээ. Тийм маш олон цэрэгтэй болсон. Тэгээд харамсалтай 1926 оны 3 сард Фэнишан Жанжуулынтай байлдаад дайнд ялгадаад баруун тишээ ухрахдаа Мөрөнгөгийн цэрэг бол хамт ингээд шигэнгол 100 цостын чуулгана орхиж барууншаа ухарсан. Тэгээд Мөрөнгөө Жанчхуугаас Хөх хотод ирсэн. Хөх хотод байнга суудаг болсон. Харин удалгүй цэргийн ангиа орхиж явсан. Тийм. Явсан шалтгаан бас Улаанбаатар дуудсан байна л да. 1927 оны 8 сард Өвөр Монголын ардын хувьсгалт нам тийм онцгой хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан. Энэ голдуу дамд орж голдуу зохион байгуулсан шиг байлаа. Тэгээд энэ хурал дээр Мерсэ зэрэг тийм ээ одоо цэрэн донгор Мерсэ зэрэг хүмүүсийн шүүмжлэгдэж одоо энэ Мөрөнгөө бол холбогдож тэгээд хурлын дараа Мөрөнгөө Өвөр хотын намаас гарсан. Тийм 1931 оны одоо 9 сарын 18-ны хэрэг гэж манжуурын хэрэг л да. Энэний дараа Мөрөнгөө Нанжин хот руу орж одоо Чанкаштай уулзахаар явсан. Тэгээд Хятадын Гоминдангийн намын гишүүн болсон. 1931 онд Мөрөнгөө Гоминдангийн 4 дахь удаагийн төлөөлөгчийн хурлын гишүүнээр сонгогдсон. Төв хорооны гишүүнээр сонгогдсон. Тэгээд 1944 онд Шиан хотод Мөрөнгөө дохон нас барваа. За бас нэг Өвөр Монголын ардын хувьсгал цэрэг ярихын төлөө Сайн баяр гэдэг хүний ярихгүй бас болохгүй. Сайн баяр хятад нэр Бовьечин, монгол нэр Сайн баяр. Хорчин зүүн гарын хойд хошууны хүн эцэг нь Төгс баяр гэдэг ер нь 4-р зэргийн таяж гарлын хүмүүс байдаг. Тэгээ Мөгдөн хотод сургууль сурч төгс чадаагүй нутагтаа ирсэн. Бичээчээр хошуу яамд ажилладаг байсан. Сүүлд нь атар хахлахыг эсэргүүцсэн учраас хошуунаасаа хөөгдсөн. Тэгээ Сайн баяр саяр дээрэмчдийн бүлэгт орсон. Сүүлд нь бас найзтайгаа хошуу нутагтаа цэрэг элсүүлж тийм ээ морьт цэргийн тусгай хороо байгуулсан. Тэгээ харамсалтай энэ цэргүүд нь Жанзуурын морьт цэрэгт устгуулж май хүн ганцаараа зүхтэж Бээжингд ирсэн. 1925 оны 10 сарын 12-ны өдөр май хүн Өвөр хотын намын байнгын зөвлөлийн гишүүнээс сонгогдсон. Тэгээд Мөрөнгөөтэй хамт Өвөр Монголын морьт бригадын байгуулахаар ажилласан. Тийм. Өвөр хотын намын Төв хороо Ордос Нингшаад ухрахад Монголын яам бол командлагч тийм ээ. Сайн баяр бол дэд командлагч ер нь намын Төв хороо хамгаалж байсан. 1927 оны 1 сард
сайн баяр бас одоо нөгөө ажлаасаа огцруулсан. Одоо тухайн үед 7 том хүний нэг одоо Цэрэн-Дон руу ирсэн сайн баяр зэргийг бол огцруулсан. Тэгээ Улаанбаатарын онцгой хурлаар. Тэгээд сайн баяр комментарийн заавраар Хятадын Гоминдангийн намын гишүүн болсон. Тэгээд Нанжингийн засгийн газрын Монгол төвдийн хороонд ажилласан гишүүнээр ажилтдаг болсон. Сүүлд нь Гоминдангийн цэргийн сенатад одоо дэслэгч цолтой тийм зөвлөх сенат болсон. 1936 онд Монголын цэргийн засгийн газар байгуулахад сайн баяр Дөөнтэй нийлсэн. Тэгээ Монгол цэргийн 8 дугаар дивизийн дарга дэслэгч генерал цолтой 1937 онд сайн баяр Мөнжангийн банкны ерөнхийлөгчээр ажилладаг байсан. Тийм. За ер нь Нанжингийн засгийн газарч бай, Дөөнгийн засгийн газарч ажилладагч бай. Энэ сайн баяр бол комментартай үргэлж холбоотой. Ер нь комментарийн тагнуул ер нь банкын одоо мэдээ дамжуулдаг байсан. 1939 оны 100 сайн баяр Бээсийн сүмд одоо өнөөдрийн Ширийн хотод тийм ээ наадам дээр гэнтэ өвдөж Бээжин аваачиж Аврагдаагаас барсан ий хүн байгаа. Бас манай 7 хүний нэг бол Жи Юм Чан гэж Монгол ирнэ Алтан Очир. Юуны хүн бол өөр Монголоос хамгийн анхны Япон улсаас сурсан оюутан. Тийм Монгол Хятад Япон улстай Харчин баруун гарын хошууны хүн. Ер нь Харчин баруун хошууны цэргийн сургуульд сурч төгсөж 1909 онд Японы Токио эзэн хааны их сургуульд сурсан. Голдуу мал аж ахуйн чиглэлээр сурсан. Одоо нутагтаа буцаж ирсний дараа Бээжингийн Төв сенатын гишүүн болсон. Монгол төвд сургуулийн багшаар ажилладаг байсан. Дараа нь Монгол төвд сургуулийн захирлаар ажилладаг байсан. Тийм. 1932 онд Кванто армийн урлагаар Манжгуу улсад өөр Монгол суугаа төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг байсан. Дараа нь өөр Монголд ажиллахаар болсон. Тэгээ дараа нь Дөөнгийн ер нь орч үлгэж туслах ер нь Манжгуу улс суугаа төлөөлөгчөөр ажилладаг байсан. Мөнжангийн засгийн газар байгуулсны дараа зам харилцааны яамны сайдаар ажилласан. 1945 он Японд дайн ялгсны дараа Монгол төвдийн сургуульд төр багшилсан. Дараа нь яа төгссөн мэдэхгүй. Ер нь нөгөө өөр ардын хувьсгалт нам ер нь байгуулснаас хойш бол хоёр одоо хэсэг байдаг. Нэг хэсэг нь бол одоо нөгөө коммунист үзэлтэй гэдэг юм. Нэг хэсэг нь ард түмний гурван зарчим үзэлтэй. Коммунист үзэлтэй хүмүүс нь голдуу Мэрсэ, Буянгэрл, даавар хүмүүс байдаг. Өшөө Мандалт гэж Лиданшан харчин хүн байд юм байл. Тэгээ гурван зарчимд үзэлтэй хүмүүс нь бол голдуу Цэрэн-Дон руу Алтан Очир, Сайн баяр, Инхбат. Энэ нь болдуу зөвлөлтийн тийм ээ одоо нэг хяналтан доор амьдрах сонирхолгүй ийм хүмүүс байт юм байлээ. Ер нь. За 1926 оны 11 сард Шаншигийн цэргүүд тийм ээ өөр ардын намын Төв хороогийг шахамдуулснаар өөр ардын намын Төв хороо бол арга буюу Ордос болоод Улаан цаабаас бүр ухарсан. Одоо бүр Ниншаа мужид отсон байдаг. Одоо энэ осондоо өөр Монголоос барах дайцсан байж штэ. Ниншаа мужид тухайн үед бол бас л Фүнги Шан жанжны нутаг. Одоо тухайн Ниншаа мужийн мэддэг хүн бол Сүн Жэйюан гэдэг генерал байсан. Тийм. Үүнд бол Мэрсэ бол маш их дург үздэг байсан. Тийм бухимдуу байсан. Тийм. Намын ажил уналтад орсон нь ер нь цэргийн эрхтэнд итгэл хүрээсэнтэй холбоотой гэж одоо ярьсан учраас ер нь тэгээд Сүн Жэйюан генерал Хятад генерал маш их ууралсан. Тийм. Тэгээ нөгөө Цэрэн-Дон руу арга буюу манай Мэрсэгийн удаа хүрээ Улаанбаатар руу явуулсан. Тэгээд нөгөө дамд орчин Цэрэн-Дон руу Сайн баяр
одоо нэгэн шагаас дуудаж авчираад одоо Улаанбаатарт бол Мэрсэ, Буянгэрл, Алтан очир, Мөрөнгөө, Мандал, Идчин гэдэг 30 гаруй хүн байсан. Энэ тэгээд онцгой хурал байгуулж 1927 он 1 сарын 30-нд онцгой хуралдаж тэгээд Цэрэн донгорох Мэрсэ нарыг шүүмжилсэн. Тэгээд энэ намын нарийн бичгийн даргаас нь огцруулсан. Тийм. Энэ хурал бол ерөнхийдөө бол яг өөр ардын намын хаглалын хурал байсан. Яг бол Цэрэн донгор Алтан очир нар бол ер нь коммунизм үзэлтэй хүмүүс бол ер нь Ван Гүн тийм ээ одоо язгууртын лам нарыг бол дэндүү их одоо шүүмжилсэн, цогсон гэдэг. Тийм энэ бол ер нь комментарийн одоо буруу үйл ажиллагаанаас болсон гэдэг тийм бодолтой. Уул нь энэ ч зүв байсан л да. Яг бол тухайн үед өөр монголчин Ван Гүн нар чинь бүх нутгатаа эзэн байсан, өөрийн цохих хэмжээний цэрэгтэй байсан. Лам нар бол маш их бас нөлөөтэй байсан учраас бүх одоо хүчний эсрэг ажиллаад одоо ер нь тэгээд ажил явна гэж байхгүй л да. Энэ бол комментарийн бодлого бол буруу байсан. Тийм. Өнөөдөр эргэж харахад. Гэхдээ явахтай тухайн үед тэгэл Цэрэн донгорыг би бол намын Төв хорооны даргаар авч хайсан. Тэгээ Мэрсэгийн бас нарийн бичгийн даргаас авч хайсан. Тийм. Мэрсэ Цэрэн донгорыг бол жирийн Төв хорооны гишүүнээр үлдээсэн. Тэгээд Мөн Хүлзий гэдэг хүний Төв хорооны даргаар тавьсан. Баян өнгөлөн буюу хорлоо гэдэг хүний бол нарийн бичгийн даргаар тавьсан байдаг. Тэгээд Мөн Хүлзий, хорлоо, Буянгэрл, дүүрэн цан буюу Баян хайфан эдгээрийг бол байнгын зөвлөлийн гишүүнээр тавьсан. Тийм. Шинэ Төв хороо байгуулсан. Тэгээд шинэ Төв хороо нь бол Улаанбаатар төвлөрөхөөр болсон. Тэгэл нэгэн шат байсан шүү дээ. Улаанбаатар төвлөрөхөөр болсон гэж байгаа. За тэг Мөн Хүлзий одоо шинэ дарга бол юу гэдэг хүн бэ гэхээр энэ хүн бол Үүшин хошууны хүн. Ер нь мэрийн зан одоо дээр үеийн мэрийн зан дугуйлан хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байсан. Тэгээ Өвөр Монголын ардын хувьсгал цэргийн 12 дугаар хорооны нарийн бичгийн дарга дэд даргаар ажилладаг байсан. Хорон дэд даргаар ажилладаг байсан. Тийм. Сүүлдээ Мөн Хүлзий бол Мөн Хүлзий мэдээж хэрэг чинь шинэ ламын хүн байна л да. Тэгээд Үүшин хошууны эрх мэдлийг бүгдийг гартаа атгсан байсан. Тийм. Сүүлд Мөнжан зассан газар Дэвангийн Мөнжангийн зассан газар байгуулахад бас Мөнжангийн зассан газар ажилласан. Түүнд бол бас нэг монгол хэлний тойл бичиг хэвлүүлсэн. 1949 оны 6 сард бол нас барсан. Энэ Өвөр Монголын ардын хувьсгалт намын түүхэнд бол нэг нөлөө үзүүлээгүй даргаар үлдсэн. Хорлоогд хүн бол мэдээж Мөрөнгөөгийн хүн байж таараа. Ишгтэн хошууны хүн Монгол төвдийн сургууль төгссөн. Сүүлд нь Москвагийн Дорнотын их сургууль сурт төгссөн. Тийм 1932 онд маань одоо нөгөө нарийн бичгийн дарга болсон шүү дээ. Тэгээ Өвөр Монголд 32 Өвөр Монголд харьсан. Тэгээд нутагтаа очсон. Тийм. Нутагтаа бод зохих ажиллаа хийсэн. Баг сургуулийн багш нэрээр тийм ажилласан. Жил гарын хугацаанд хошуундоо бол 80 гаруй намын гишүүн элсүүлж чадсан. 37 онд бол энэ хорлоог ууш гарын хөвтсөн. Тэгээ 39 онд бол 60 хошууны төвд тийм ээ. Тийм ерөнхий хэлтсийн дарга ажилтдаг болсон. 41 онд бол Манжурийн нийслэл тийм ээ. Одоо өнөөдрийн Чангчун хотолтой эмчилгээ хийсэн ч боловч амжилт олоогүй. Тэгээ нутагтаа босч ирээд 40 наснда тэгээд нас барсан. Ер нь энэ Улаанбаатарын онцгой хурал дээр томилсон хоёр дарга бол ер нь нөлөө үзүүлж чадаагүй. Харин хуучин дарга нарын бол ер нь гэрийн хороонд хордог байсан. Сүүлд нь дамд орж дарга бол энэ хоёрыг нутг руу явуулсан. Тий. Энэ хэрэгнээс болоод энэ дамд орж бас ер нь огцруулах тийм шалтгаан болсон шиг байдгийн бэ. Дамд орчин сүүлдээ 29 он баха тий. Одоо зөвлөлт рүү
цүллэгсэн гэдэг шүү дээ. Сүүнгүй 34 онд Москванаас барсан. Тэгээ энэ хэрэг дээр бол Оросуудын таал нийцээгүй шигээр ер нь энэ Цэрэн руу энэ нөгөө мөрөнгөө нарыг бол ер нь Улаанбаатарт ер нь байлгах санаатай тэнд хорд юм уу алд юм уу тийм байх хэрэгтэй байсан байна л да. За Цэрэн руу мөрөнгөө Няншаа мужид харингуутаа хуучин нөгөө хүмүүсээ цуглуулж тий зөвлөлт ба коммунистийн эсрэг тунхаглагчийг гаргаж ер нь Оросын эсрэг коммунистийн эсрэг тий одоо коммунист намын гишүүдийн ил одоо нөгөө баримчилж түүнээс Өвөр Монголын ардын хувьсгалт намын дэд командлагч Бадарчин тийм ээ Лижи гэдэг төвд Монголын алсан. Лижи гэдэг хүн бол би тэр Улаанхүүгийн юм дээр нэг хальт дуржсэн баг. Энэ хүн бол ер нь зохион байгуулах чадвар маш сайтай. Энэ төвд төмөд монгол хүн байсан. Тийм. Тэгээд нам дотроо цэвэрлэгээ хийгээд маань Цэрэн руу Нанжин руу очоод Жанхашидтэй ер нь Жанхашид боолт хийж ер нь Жанхашидгийн гоминдангийн намтай ер нь нэгдсэн тийм төрөвтэй байгаа л да. Одоо нэгдсэн хэлж болохгүй ер нь тэгээд. За тэгээд тэгээ Бээжинд бол намын шин намаа бас дахиад энэ Цэрэн руу мөрөнгөө идчин сайн баяр алтан очир тийм эддэр бол дахиад хуралдуулж тийм шин намын хороо байгуулсан. За энэ намын хороонд бол тийм Цэрэн руу мөрөнгөө идчин сайн баяр алтан очир тийм бас Лион шинж гэнэ Монголд мэдхгүй Монгол төв сургуулийн дарга Боз Чин гэж байгаа. Энэ харчин хүн байгаа. Энэ бол Дууангийн одоо засгийн үе чинь Шин Монгол гэдэг сэтгүүлийг эрхэлдэг байсан. Тийм. Юлан Зөө гэдэг бас харчин хүн байгаа. Энэ бол Жанчхуу хотын татврын албаны даргаар ажилладаг татврын албаны дарга. Лидан шан чинь нөгөө мандалт тийм ээ. Ванхуй Мин гэж харчин хошууны Бээжин суугаад төлөөлөгч. Тийм ер нь Бээжингийн Нанжингийн тал бол сар болгоо энэ намын ажилд нь 9,000-ийн санхүүжил өгөхөөр амласан байсан. Тийм. Мэдээж хэрэг шин хороо байгуулсан учраас бас зорилттой улс төрийн өөрчлөлтийг хийх ёстой, боловсролыг хөгжүүлэх ёстой, өөрийгөө тодорхойлох хүрэх гэсэн ийм бас өөр Монголоо бас тийм ээ өөрийгөө тодорхойлоод тусгаар улс гэсэн тэр юм таваагүй л да. Гэвч энэ чинь нөгөө зөвлөлт Монголын одоо дэмжлэггүй зөвхөн хятадын Жанхашидгийн намын одоо нөгөө Жанхашидгийн царийг хардаг учраас сүүлд нь нөгөө Фэн Юшан генерал чинь Жанхашидыг эвлэрээд Жанхашидын тал бол Фэн Юшан бол нуус тушаал өгсөн. Ер нь өөр Монголын ардын хувьсгалт цэргийн зэвсгийн хураа гэсэн нуус тушаал өгсөн. Сүүлд сар болгоо өгөх 9,000 юанаа одоо өгөхөөнч болсон. Тийм. Тэгээд Цэрэн руу мөрөнгөө нар намын гишүүдэн шинээр одоо бүртгэж авсан. Бас нуус ажиллагаа явуулдаг байсан. Жанхашидгийн эсрэг бас ер нь ажиллахаар болсон. Жанхашидгийн эсрэг гэдэг хүчинтэй холбоо байж бас өөр Монголын хошуу нутагтай холбоотой ер нь 60 гаруй хошуу шаны хүмүүстэй холбоотой гэдэг юм байлээ. Тэгээ Ван Жинвэйчийн тухайн үед Жанхашидтэй одоо нөгөө өрсөөлж байгаа ганц хүч байсан. Ван Жинвэйтэй холбоо барьж гэхдээ Жанхашидгийн жангийн эсрэг хөдөлгөөн нь ер нь бүгдээ амжилтгүй өөр Монголын нөхцөл байдал улам дорцсон байдаг. Зя тийм байна. Тэгээд одоо нөгөө зөвлөлт талтай одоо нөгөө Мерсэ, буян гэрэл, дүүрэн цан, дүүрэн цан чинь нөгөө Бай Хайфэн гэдэг энэ хүн чинь нөгөө Гуандун мужид тийм ээ Хуанбугийн цэргийн сургууль төгссөн. Сүүлд Москвад бас нөгөө Доронтын их сургууль төгссөн. Энэ ер нь зөвлөлт талтай. Жүүшрфүү гэдэг чинь бас төмдийн монгол хүн, Хөх хотын монгол хүн байсан. Энэ хүрээнд тийм ээ одоо Улаанбаатарт өөр Монголын залуучуудын хувьсгалт намыг шинээр зохион байгуулж энэ нам бол голдуу
3 дугаар комментээр Монгол улсын удирдлагын доор ажилласан түүний намын гишүүд бол энэ 100 хүрэхгүй байсан. Яг бол нутгатайгаа холбоо тасгарсан ерөн Улаанбаатарт амьдарч байгаа залуучуудын илсүүлсэн шиг байлээ. Тэгээ Өвөр Монголын ховсгол залуучуудын нам гэх чинь бас хөтөлбөртэй. Нэг нь Өвөр Монгол бол тусгаар улс байгуулах. Тэгээ хоёр дахин бол төрийн тогтолцоо бол ардчилсан бүгд найрамдаг улс байх ёстой. Гурав дахь нь бол хаан засаглал хятадын ноёрхлын устгах одоо нэг осондоо ван хүн нарын байхгүй болгоно л доо. Хятадын ноёрхлыг байхгүй болгоно. Дөрөв дахь нь бол иргэний эрхийг бодтой болгож төрийн байгууллагыг бөхжүүлнэ гэж байна. За энэ залуучуудын одоо ховсгол залуучуудын нам бас дотроо дахиад хагарч нэг хэсэг нь тийм ээ одоо мэрсэ буйнгөрлийг дагаж хөлбөмбөрд очиж бослог гаргахаар явсан. За хөлбөмбөрд бол нөгөө буйнгөрлийн ав ах нь тийм ээ одоо цэнд гүн байдаг штэ. Хөлбөмбөрд бол маш их одоо нөлөөтэй хүн байсан. Бас зөвлөл Монгол талтай. Тэгээд хөлбөмбөр рүү очиод бослог гаргахаар явсан. 1927 оны 7 сарын ихээр тийм ээ тамсаг булгад одоо нөгөө хэдэн бараг даврууд тамсаг булгад цугласан. Тэгээ 7 сарын 9-нд 9 намын гишүүд одоо нөгөө залуучуудын намын 9 гишүүд их хэмжээний зэвсгий тийм ээ бараг руу орсон, хөлбөмбөр рүү орсон. Тийм. Тэгээд шулуун хөх хошуунэ авилаас хамгаалах хороо гэж одоо нутгийн цэргэлдэ энэ цэргийг өөрчлөөд тийм ээ хөлбөмбөрийн тийм ээ иргэний морин цэргийн 1-р анги гэж зохион байгуулж хайлаар руу хөлбөмбөрийн төв хайлаар руу давшилт хийсэн. Бас нэг бүлэг хүмүүс Манчур руу явсан, нэг бүлэг хүмүүс Мэндүхө бөгөө түүхсэн төмөр зам байдаг. Хоёр өртөө байдаг. Тэр хүртөөгийг тасалсан. Тийм. Энд бол нөгөө тухайн үед Манчурын цэргийн эрхтэн Жан Шүлянг бол маш их сандраад 3 холимог бригадын тийм ээ хөлбөмбөр рүү явуулж үүний хажуугаар одоо хөлбөмбөрийн дэд амбан сайд Гүйфүү рүү тушаал өгч энэ одоо нэг бослогийн цэргүүдийн дайрах тушаал өгсөн байдаг. Сүүлд энэ бослог бол ялгсан. Ялгсан хамгийн том шалтгаан нь бол тухайн үед бол комментээр Монголын талтай бол ер нь тоглолцсон байсан. Одоо эднэр бол нэг 1000 гаруй хүн очоод бослог гаргахад Монголын талаас, зөвлөлийн талаас бол цэргийн дамжирэг үзүүлэн гэж амлагддаг байсан. Сүүлдээ яа амлалтандаа хүрээгүй. Тэгээд Жан Шүлянгийн цэрэг дарагдаад гүмэрсээ тийм ээ мөгдөнд очоод Жан Шүлянг одоо энхийн хэлцэр хийгээд тэгээд сүүлдээ Жан Шүлянгийн хажууд одоо наримчгэр үлдсэн буян гэрэл зэрэг хүмүүс нь бол Монгол улсад ухарч ирсэн. Тэгээ Монгол улсад ухарч ирээ сүүлд нь буян гэрэл чинь нөгөө Москвад дах дорнодын их сургуульд багшилж байгаа сүүлд 37 он билүү баримтчлагтаад буудалсан да. 40 онд бол нөгөө хин Мерсэ тийм ээ нөгөө Манжур дэх орчин консул руу ороод тэгээд баригдаад сүүлд нь алга болсон. Ийм түүхтэй юм да. 1930-ад онд ер нь Японы хүч бол ер нь тэгээд өөр Монголд орж ирсэн. Тийм. Ер нь өөр ардын намын нөлөө бол баг үнсэндээ байхгүй болсон. Гэхдээ Япон ялгсны дараа тийм ээ 1945 онд Япон ялгсны дараа Өвөр Монголын зүүн хэсгийн Өвөр Монголын ардын өвсгөл намын хуучин намын гишүүд тийм ээ энэ намаанд дахиад сэргээсэн энэ голдуу 1945 он 8 сарын 18 Вангийн сүмд тийм ээ Хафанга буян мандах төмөр баг нь энэ дотор бол төмөр баган бол намын гишүүн л да энэ Оросд сурж исэн буян мандах Хафанга бол Оросд сурж байгаагүй намын гишүүн биш юусэн намаа шинээр сэргээсэн тэгээд Өвөр Монголын ардын өвсгөл намын зүүн Монголын төвийг байгуулсан тийм тэгээд үндэснээ арчилсан ховсгоны хөтөлбөрөөр боловсруулж тийм зүүн Монголдоо бол өөртнөөс хөтөлбөрийг өрнүүлсэн тийм Өвөр Монголын ардын чөлөөлөх
хороо гэх чи байгуулж Өвөр Монголын ардын өргө чөлөөний тунхаглалыг гаргасан. Тэгээд Манжуго улсын хянганы явган цэрийн офицерын одоо бослог гаргасан одоо сурагч нарыг өн суур болгооч Өвөр Монголын нөгөө зүүн Монголын ууртан засаг тийм цэргийг зохион байгуулсан. Тэгээ 1945 оны 10 сарын 5-нд Өвөр Монголын ардын хувьсгалд залуучуудын эвлэл хүртэл байгуулсан байдаг. 1946 оны сарын 16-нд зүүн Монголын ардын төлөөлөгч нар гэгэн одоо Вангийн сүмийн гэгэн сүм одоо зүүн Монголын ууртан засаг гэдгийг зарлаж буян мандах болон тэргүүнээр ажилтдаг болсон томилогдсон Хафанга нарийн бичгийн дарга Төмөр Вагн Эрдэнэ засгийн яамны сайд Аскын дотоод хэргийн сайдаар томилогдсон. Тэгээд зүүн Монголын ууртан засаг цэрэг байгуулахаар зарлаж ер нь тэгээд Хянган аймаг, Жирэм, Зууд, Зостын 4 аймаг, Хүлэнбойр, Бутха 2 аймаг, Их мянган хошуу, Чичхаар, Сүрэг хошуу энэ нутгийг хамарсан үндсэндээ автономит бүгд найрамдах улс дээд зэргийн ууртан засаг нэг автономит бүгд найрамдах улс байгуулсан. Ер нь хагас бие даасан байдалтай ийм төрийг байгуулсан юм аа. Тэгээ 1946 оны 4 сарын 3-нд Чөндө хот Хөбимүжи Чөндө хотод Өвөр Монголын ардын хувьсгалт нам албан ёсоор одоо тараасан энэ намын гишүүдний бүгд Хятадын одоо коммунист намын гишүүн болсон. Тэгээд зүүн баруун Монгол нэгтгэсэн. Зүүн баруун Монголын ууртан засаг хөдөлгөөний нэгтгэсэн. Баруун талаас нь бол Улаанхүү тэргүүтэй коммунист намын хүч ороод ирсэн. Тэгээд Өвөр Монголын ардын хувьсгалт намын түүхийг ингээд дуусгасан да. Тэгээд Өвөр Монголын ууртан засаг хөдөлгөөний холбоо гэх чиг байгуулж Улаанхүү даргаар ажилтдаг буян мандах дэд дарга Ливчүн нарийн бичгийн дарга Хафанга дэд нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ливчүн гэдэг хятад бол ер нь тухайн үед энэ Улаанхүүгийн хажууд байнга байдаг байсан. Хятадын талаас нь Улаанхүү хандих энэ Өвөр Монголыг Хятадын нэг хэсэг албан ёсоор нэг хэсэг болгоход бол энэ нөхөр бол хамгийн их хүчнөөрөө үзүүлсэн ийм нэг хятад байсан. За тэгээд Өвөр Монголын ууртан засгаар байгуулад тэгээд Улаанхүү чинь 1966 оны тэгээд Бээжинд дуудагдаж Улаанхүүгийн тэнд гэрийн хороонд хороод тэгээд сүүлд нь Бээжингийн цэргийн дэд командлагч дэслэгт генерал Тэн Хайчин Жанжин Хөх хот 100 мянган цэрэгтэй Өвөр Монголд орж ирсэн. Тэгээд хуучин Өвөр Монголын ууртан засгийн намын хорооны 1-р наримчгийн дараа Улаанхүүгийн ер нь нөлөөгийн цэвэрлэх, улс төрийн нөлөөгийн цэвэрлэх ийм хөдөлгөөний өрнүүлсэн. Тэгээд 1967 оны доод хагасаас 1969 оны 5 сар хүртэл ер нь Маогийн заавар Хятадын коммунист намын төв хорооны заавраар тэгээд сая хүрэх баг Өвөр Монголын ардын хувьсгалт намыг малтах хөдөлгөөн өрнүүлсэн. Тэгээд энэ хөдөлгөөн бол энэ одоо нөгөө геноцид бол ер нь Өвөр Монголын түүх нь бол хамгийн харамхуй түүх байсан. Яг бол Өвөр монголчууд ялангуяа Өвөр Монголын одоо нөгөө лидер хүмүүс нь бол ер нь түүхэндээ үзээгүй зовлонгоо үзэж амссан байдаг мэн л да. Тэгээ маш холоо хүн алуулсан. Ер нь тэгээд хомс руу модчаан яад гэнэ ер нь дүүжлэн нэгтлэн хилэн ногтлон хамран ногтлон эсвэл яад халуун пишин дээр суулгах гэх мэтэр олон хүний тамлсан. Ер нь 1980 оны
Хятадын ардын дээд прокурорын газрын тусгай прокурорын яллаг дүгнэлтээр бол 346 мянган хүн харгад хорж тийм ээ 16222 хүн алавсан байдаг. 81808 хүн эрэмдэг зэрэмдэг болсон. Энд чинь нөгөө Хятадын нөгөө прокурорын газраас гаргасан тоочтой 16 мянган хүн алсан байт юм билээ. Өвөр Монголын сургуулийн зохион сургуулиас бичсэн Өвөр Монголын өөртөө засах орны түүхийн номон дээр бол 27900 хүн алуулсан, 120 мянган хүн эрэмдэг зэрэмдэг болсон билээ. Гэхдээ ерөнхийдөө эрдэмтэд бол харьцангуй хүлээн зөвшөөрсөн тоо бол 20-оос 30 мянган хүн алуулсан, 120 мянган хүн бол эрэмдэг зэрэмдэг болсон. Тэгээд 500 мянган хүний бол хорсон байт юм билээ. Тухайн үед Өвөр Монголд бол энэ бол ихэнх нь дандаа монголчууд байдаг байхгүй юу? Өвөр Монголд бол тухайн үед бол сая 400 мянган хүрхтэй монголчууд байдаг байсан билээ. Тэгэхээр 3-1-ээс илүү л харгарт хорсон. Тэгээд хичнээн хүн аруулчих ба. Ийм л өөр ардын намын малтах хөдөлгөөнөөр тийм ээ өөрөө байхгүй болгосон намаа сүүлдээ гаргаж ирээд малтах шалтгаанаар бол им олонны алсан. Яг бол тухайн үед улаан хүү бол Хятадд дагаар орсон боловч яг нутагтаа бол өөртөө засаг эрхээ эдэлдэг байсан. Яг бол бүх эрх мэдлээ энэ монголчууд атгадаг байсан. Тэрий бол ер нь Хятадууд бүр өмсөн үгүй хийх зорилготой учраас ийм нэг малтах хөдөлгөөний хийсэн байна л да. Геноцид ажиллагаа явуулсан байна. Харин энэ алуурчин тийм ээ тэн хайжин жанжин бол сүлд ямар ч ял шийтгэл аваагүй зөвхөн нэг бурууга мэдээд өнгөрөөсөн. 1975-аас 80 онд бол Жинан цэргийн хоёр гэмтэд командлагчаар ажилладаг байсан. Бүр 88 онд бол 1988 онд бол Улаан одын хүндэт медаль хүртсэн байдаг. Тэгээд ардын их хурлын 4-р удаагийн их депутатаар ажилладаг байсан. Хятадын коммунист намын 9 удаагийн намын түүх хорооны гишүүнээр ажилладаг байсан. 1997 оноос барсан. Маш өндөр нас нассан энэ алуурчин байна л да. Тэгээд өөр монголчууд түүхэндээ үзээгүй, түүхэндээ амсаагүй юм зовлонг нэгсэндээ өөр монголчуудын зүрхий өхөлсөн тийм геноцид ажиллагаа байсан л да. За 1900 тэгээд өөр монголчууд яг тийм бүр өмсөн өхөөгүй бас 1997 онд Америк Нью-Йорк хотод 97 оны 3 сарын 23-нд Америк Нью-Йорк хотод Өвөр ардын намаанд дахиад сэргээсэн. Ер нь энэ намын төлөөлөгчээр бол ер нь 50 гаруй хүн оролцсон. Тэгээд Хятадаас, Монгол улсаас, Америкаас, Германаас, Канадаас, Австралиас, Японд зэрэг олон улсаас 50 гаруй төлөөлөгч оролцож Өвөр ардын намаанд сэргээхээр зарлсан. Тэгээ намын дараагаар тэмцэлт гуай томилсон. Түүнээс гадна намын тугаан баталсан. Тэгээ Өвөр Монголын ард түмэнд илгээсэн захидлаа илгээсэн. Тийм. 2006 оны 12 сард Японы Осака хотод Монголын эрх чөлөө холбооны нам бас байгуулсан. Яг л намын Өвөр ардын намаас тийм ээ хүү намнууд төрж байгаа шүү дээ. Анхны дарга нь бол Рубин Ашагийн хүн ажилласан. Одоогийн дарга бол орхнууд Дайчин ажиллаж байгаа. Тийм. 2016 оны 11 сарын 10-нд тийм ээ Өмнөд Монголын хуралтай байгуулсан. Дараа нь 5 жилийн өмнө Дэлхийн монголчуудын холбоо, ялангуяа Дэлхийн монголчуудын Японд холбоо байгуулсан. Тийм манай цогтой багш ажилтдаг, дарга ажилтдаг байсан. Тийм. Ер нь Өвөр Монголын яг энэ өдөр тийм ээ Өвөр Монголын ардын хувьсгалт нам, Өвөр ардын нам байгуулаад тийм ээ дундаа байхгүй болоод, идэхгүй болоод дараа нь хүн хүчээр тохоод энэ өдөр шинээр сэргээгээд 100 жил болж байгаа. Энэ 100 жил хугацаанд Өвөр монголчууд
өөр ардын намын анхны тэм тавсан зорилгоо аль ч баяруулж чадаагүй. Тэг өнөөдрийн нөхцөл байдал өөр Монгол улам ноцтой болсон. Өөр монголчуудын ер нь тэгээд үндэстэн тийм ээ оршихуй гэдэг асуудалтай тулгараад байгаа. Тэг гэвч тийм ээ одоо өөр монголчууд ер нь шантраагүй одоо хүртэл ийм тэмцээд байгаа. Тэг манай Америкийн одоо өмнөд Монголын одоо мэдээллийн өртөө ажиллаж байна. Японд бол өмнөд Монголын хуралдаа ажиллаж байна. Өөр ардын нам ажиллаж байна. Монголын эрхчлэл холбооны нам ажиллаж байна. Тий. Гэхдээ манай өвд эцэс чих 100 жилийн өмнө тийм ээ анх байгуулахад бол тийм ажлаа өрнүүлж чадаагүй нь бас түүхэн үнэн байлаа. За энэ нь одоо юутай холбоотой гэхээр бас би бас бодож байна да. Нэгтгэх юм бол өнөөдрийн өөр Монгол бол тухайн үеийн өөр Монгол бол биш байсан. Тухайн өөр Монгол хичнээн дорой буурай байсан ч бай хошуу нутагтай тийм ээ хошуу засаг дарахтай. Засаг дарга нь бол тэгээд өөрийн гэсэн цохын хэмжээний цэрэгтэй. Тийм хошуу нутагтаа бол бүгд биедээ эзэн байсан. Биендээ эзэн байсан байна л да. Өнөөдөр бол өөр монголчууд одоо ямар хошуунд эзэн байна гэхийг би бол хэлж мэдэхгүй байна. Тийм. За хоёр дахь нь бол Хятадын коммунист намын энэ одоо дэглэм бол ямар хатуу гэдэг юм бол ер нь түүхэнд байгаагүй юм хатуу дэглэм бид нараас одоо өнгөрөөж байгаа л да. Нэгдэх юм. Бас тийм. Нөгөө талаар Хятадын тэрх угаалт бол тийм. Өөр монголчуудын тэрхий бол нэлээд хэсэг нь бас угаасан байд. Нэг хэсэг нь одоо өөрийнхөө монгол гаралтыг мэдж байгаа. Харин Хятадаас бид нар хамт амьдрах ёстой юу? Хятадд бид нар захирагдах ёстой юу? Бид нар бие даах ёстой юу гэдгийг ерөөсөө энэ талаар боддог өөр монголчууд бас харцсангүй цөөхөн болсонтой холбоотой. Яг 25, 6, 30-аад он, 40-аад он бол өөр монголчуудын бүх язгууртэн сэхээтэд одоо оюутан бүгд л одоо өөр монгол бие даах ёстой. Өөр монгол бол нармай улс байгуулах ёстой. Өөр монгол бол хятадаас салах ёстой гэсэн үзэлтэй байсан. Өнөөдөр барин тийм үзэлтэй үнэхээр олон байгаа бол энэ талаар би бол гайхаж байгаа л да. Бас нэг нь өөр Монголын одоо газар зүйн ашиг сонирхол тийм ээ одоо альва нэг том улсын анхааралд орохгүй бол тийм ээ ашиг сонирхолтой том улсын ашиг сонирхолтой нийлүүлэхгүй бол өөр хүний асуудал бол бид нар өөрөө бол шийдэх боломжгүй л да. Тийм. Гэхдээ би бол итгэж байгаа. Өөр монголчийн газар зүйн байршлын хувьд бол бас нэг ашигтай тийм газар зүй байршил мөн гэд бодож байгаа. Өнөөдөр ялангуяа өнөөдөр ховор элементийн 100 болж яхад өөр монголчийн дэлхийн хамгийн их ховор элементтэй орн, хамгийн их боловсруулалтын үйлдвэртэй орны хувьд бол ямар нэг их улсын нөлөө, их улсын анхааралд орхон гэж би бол итгэж байгаа. Яг тийм цаг үе ирэхэд бид нар бол тийм ээ цэрэн донгорх шиг, сайн байр шиг, мөрөнгөө шиг, буянгэр шиг, мэрсвэ шиг, ванган ням шиг, шин лам шиг тийм удирдагч бол араасан гаран гэж бэлэн байгаа гэж би бол итгэж байна. За өөр Монголын ардын хөвсгөл нам, өөр ардын намын түүх. За миний ойлгосон мэдсэн ийм байна. За анхаарал тавьсан баярлалаа. Баяртай.